Оройтой хоолойд давтаа морил. Дуу оруулсан цадгүй. Болсон бодит аимшигт явдлууд. 1. Манай ахаа бөө хүнэлтэй. Нэг өдөр манай ахад үзэлэхээр нэг хүн ирсэн юм. Би ч ахынхаа тушаалаар арцгаан говгуулангаа жиг 50 тэр хоёрын яриг сонссон юм. Тэр ирсэн ахаа 35-аас 40 орчим насны баравтар царайтай ах байсан. Өөрөөсөө нэлээд дүү охинтой уулздаг болж ядаж байхад тэр нь жирэмсэн болоод өөрөө их нэртэй болохоор айсандаа хүүхдээ гаргуул харилцаагаа таслана гэж сөрдүүлэн байран авахулжтэй. Авахурснаас яг сарын дараа өнөөх охин нь сэтгэлээр унаж аймаа хорлцчих. Тэр ах дам яриа сонсоход өнөөх охин нь харын талын онгодтой байсан юм шиг байгаа юм. Гэртээ ганцаараа байхад нь ааваа гээд хүүхдээ хоолой сонсогдоод зүудэнд нь өнөөх охин орж ирээд цустай үлгээ тэрвэрэд уйлаад байна гэх. Энэхүү учир битүүлэг явдлаас айн учрыг нь зангидах гэж манай ах дээр ирж илтэй. Аав өнч гэлөө, өв өнч гэлөө. Тэр ахад харын талаараа хараал хийсэн байгаа юм. Тэрхүү ах ч буруугаа гэмсэн үү, эсвэл үнэхээр хийцүү байсан уу? Өөрийнхөө бүх явдлыг нэгтгэнгүү тоочиж ахын минь өөд аврал ирсэн харцаар л хараад байсан. Өөрийнхөө бүх явдлын бурууг эхнэрээрээ хаацалж байсан да хөөрхий. Эхнэр нь хүүхэд гарахгүй олон жил явсны эцэст яг тэр охиныг жирэмсэн болоход эхнэр нь жирэмсэн болж 6 сарын дараа хүүхдэн золбож эмчнэр арга хэмжээ авч чадалгүй өөд болсон юм байна лээ. Манай ах сонсож сууснаа. Энэ хараалыг би аргалж чадахгүй хөө. Өөр хүчтэй бүдэр очсон дээр бах. Гээд буцаасан юм. Сайн байна уу? Энэ явдал нэх амар биш санагдаж магадгүй. Гэхдээ л надад үнэхээр амар явдал юм. Одоогоос 1 жилийн өмнө би аав ээжтэйгээ хамаатнад очсон л доо. Би ч нэх бодлого хамаатныхаа дүүтэй хонд явах болсон. Би ч хэр баргийн юмнаас айж уйлдгүй хүн л дээ. Тэр явдлаас хойш одоо хүртэл үнэхээр л би өөр хүн болсон юм шиг санагддаг. Миний ааш ч өөр болж бараг охин гэдгээ мартсан байсан. Нэг өдөр хонд явахдаа дүүтэйгээ их л юм ярьж инээлдэн явлаа. Гэтэл миний араас хүн дуудах шиг болохоор нь за энэ манай дүү тоглоод байгаа юм байна да гэж бодоод эргээд хартал юу ч байсангүй. Би ч за ийм сонссон байх та гэж бодоод явж байтал дахиад 3-4 удаа дууддаг шүү. Би ч цас юу байдгийг гэж бодоод эргээд хартал том нүдтэй толооноос нь цас гойдсон хар үстэй хүлгүү хүнч гэхэд хэцүү юм харсан. Яг л миний нүд рүү ширтээд би ч үнэхээр айж юу болсныг мэдэхгүй ухаан малартаад явчихсан. Хизээ яаж ирснийг нь бөөмд хүүтэн хөлс асгарчихсан гэртээс ирсэн. Манай дүү над дээр ирээд та 4-5 минут доош ширтээ зогсоод л байсан. Би таныг холоос дуудаад байхад ерөөсөө хөдлөхгүй байсан. Гэхдээ хажууд чин очоод анаа хөөе гэхэд л хараа гэж над руу хараад урагшаага хоёр алхаад намайг түшээ дунаад өгсөн. Гэв. Тэр шүнч нойр хөрөхгүй өдрийн болсон явдал бодогдоод болдгоо шүү. Гэрийнхэн бүгд унтчихсан миний бие муу байсан болохоор ганцаараа минь зүүн орон дээр унтулсан. Би ч шөнийн 2-3 хүртэл унтахгүй байж байгаад өөрийн мэдрэлгүй унтаад өгсөн юм. Миний хажууд хүн унтаж байгаа юм шиг байхаар нь би ч хүн төвөрч унтдаг болохоор их юм бодлого төврээл авсан. Намагч бас төврээд байсан. Өглөө нь үнэхээр гоё амраад л сэрсэн. Өглөөнийхөө цайг уух зураа. Хин миний оронд орж ирэв гэхэд хинч дууралгүй би биргөө харж байснаа. Хинч шамт унтаагүй штэ гэхэд миний дотор пал хийгээл хоёр нүднээс налимс урсаад явчихсан. Бүгд л намайг яасан ийсэн гэхэд нь өчигдөр юу болсноо бүгдийг нь ярихад бүгд илий балаа юм яриад бай гэж байхад аав гихч. Юу? Чи бас харсан юм уу? Би бас хэд хоногийн өмнө харсан. Намайг бүр хөөгд байсан
Гэхэд бүгд л эгч рүү гайхсан байдалтай хараад бодол болон сууцгаасаар өнгөрсөн. Тэр явдлаас хойш одоо хүртэл миний чихэнд яг л өнөө миний нэрийг дууддаг шиг хий юм сонсогддог болсон юм. Би гадаадад байдаг учраас ламбууд ерөөхдөө итгэдэггүй. Удалгүй Монголд очихоор заавал үзүүлнэ гэж бодож байгаа. Намайг Б гэдэг. Энэ явдал 12 настай байхад минь тохиолдсон юм л та. Зуны амралтаараа сумдах эмээ дээр очдог байлаа. Урд хамар хашаанд миний үеийн Хээ гэж охин амьдардаг байсан. Яагаад амьдарч байсан гэж байгаа вэ гэвэл одоо миний эхнэр л дээ. Бидний гэр бүлийн бяцхан аимшигтай гэх үү, учир битүүлэг гэх үү, түүхийг та бүхэндээ хуваалцах гэсэн юм. Манай хүний хөрш хашаанд нь Зэг эгч байдаг. Бид хоёроос 3 байна уу 4 эгч. Гэхдээ л бидэнтэй тоглодог байсан юм. Манай 3 айлын яг хажууд нэгэн хуучин сургууль байдаг байлаа. Хүүхдүүд болсон хойно элдвийг. Тэрхүү хуучин сургуулийн балгасанд нэг өдөр нуугдаж тоглохоор болсон юм. П хэлбэрийн нэг давхар жижигхэн сургууль. Алга тэнгэрдээд би ч сондгоорч тэр хоёрыг олохоор болсон. Хамгийн түрүүнд Хээ яг хажуу талын ангиас ядах юмгүй олцсон тоо. Тэгэд бид хоёр Цэгчийг хамт олохоор болоход Хээ би Цэгчийг хаана байгааг мэднэ гэд сургуулийн баруун жигүүрийн урлаг заалны харанхуй руу авч явлаа. Урлаг зааланд орох үүдэнд ирэхэд Хээ хоёлаа цэцгээ хичээр тоглоё. Урлаг заал руу ордог хаалгыг тас хитл нь хагаад юмар даруулаад хөмгүй гүйчихсэн. Би ч юу болоод байгааг анзаарах сөхөөгүй араас нь дагаад зүүн жигүүр хүртэлгүйгээд амьсгаадаад хоёр биенлүүгээ хараад инээж байтал Цэгч аимшигтай муухай орилсон. Бид хоёр буцаад л баруун жигүүр рүү яарангүйгээд очиход хаалганы цаанд Цэгч нэг л тийм сонин орилж байсан. Сөөнгөө жижирсэн хоолоогоор. Бид хоёр ч яран хаалгыг даруулсан байсан хуучин өндөр хэмжигчтэй жинг арай хийж өргөд холдуулаад хаалгыг сав хийж татгаад харанхуй зааланд өдрөнгийгээ хаалганы хэлбэртэй жоохон тусгад яг тэр гэрэлд эхлээд нэг гар орж ирээд газар самардаад дараа нь өөр гар гарч ирнэ дахин газар самардаж Цэгч яг л тийм муур шиг хэрчигнээд амьсгаа татдаг гэрэл өвд мүлгэж гарч ирсэн. Бид хоёр ойртож чадаагүй л дээ. Яагаад гэвэл хамаг үсэн зэгсээгээд нүүрэн дээр нь унжаад хамаг хувцсан шороо болчихсон хүнийг хараад эхлээд таниагүй. Хамтдаа шоконд орчихсон юм. Сургуулийн хажуугаар явж байсан гэх ах бидний чимээнээр орж ирж бид хоёрын хажууд ирээд Цэгчийг хараад яаран очоод мөрөн дээрээ түшээд босгоод гэрт нь хүргэсэн. Цэгч гэр хүртэл уйлаад л байсан. Тэр өдрөөс хойш намар явах хүртлээр Цэгчийг олж хараагүй. Харин нэг өдөр ээж аав маань намайг авах гэж ирэхдээ манай ээж Цэгчэнд орж ээжтэй минд мэдсэн юм. Тэгээд эргээд орж ирэхдээ эмээтэй ярихыг нь би сонссон юм л та. Ээж өнөө урд айлын жоохон мэдрэл нь моддож гинэ. Тийм баха. Орд харагдахгүй байсан. Яасан? Юу болсон гин? Харин игч их л сони юм яриад байна. Нөгөө өнгөрдөг хөхн нь баха. Тийм. Тэ хоёр шөнө 12 цагт яг үсээс амнах юм бол сүнс харагдаг гэд хит хоног яг шөнийн 12 цагт толинд хараад үсээс амнаад байдаг байж. Харин нэг өдөр толинд нь өөр хүний дүрс харагдсан юм бах. Яг тэрнээс хойш удаагүй Тэн хотоодны хор тавдраар явсан юм байна. Харин Цэн шүн болгон энэ хуучин сургуулийн урлаг зааланд зогсож байна гэж зүудэлдэг болсон юм байх. Тэгээд болоогүй өөрийг нэг хар нохоо тойрч гүйж байснаа нэг эмэгтэй хүн болоод тойрч өөрт нь хүрхийн даваан дээр сэрчихэд байж. Хэдэн сарын өмнө хуучин сургуулийн балгасан тоглож байхад нь тэр зүуд нь бодтоор билээд балсан юм бахаа. Имлэгээр яваад болоогүй. Тэгээд эднийх чинь Христийн шашинг насаараа шүтсэн улс мөртлөө Христээр зан үйл хийлгээд болохгүй болоод сүүлдээ лам дээр очиод эцэстээ бөөдөр очиж учрыг нь мэдсэн байна. Гिचгээд над руу нэг харц шидэд нүдэрээ ирмэж байж билээ. Эмээч хэсэг чимээгүй болж байснаа. Энэ хажуу балгас сургууль байхдаа ч их дам яриатай байсан газар та.
Ер нь л эйгүү газар гэсэн юм. Би ч 2 хоноод хот руугаа гэрлүүгээ буцсан. 16 хүртэл эмээ дээр очдог байсан чи зээгчтэй таараагүй байж байгаад 6 жилийн өмнө хадмууд дээр очихдоо зээгчтэй таарсан да. Удхан болчихсон галын дахлаг хийж байсан. Төгсөв. Дуу оруулсан цадхүү. Хэрвээ танд өөр тохиолсон аимшигтай байвал манай сувгийн пэйж хуудас болон имэйл хаягаар өөрт болсон аимшигт явдлаа хуваалцаж болох юм. Хэрвээ манай сувг таалагдж байгаа бол лайк, саб дарахаа битгий мартаарай.